Та бүхэн мэдж байгаачлан Улсын хурлд гарсан намын бүлэг өнгөрсөн баасан гарагт бас ээлжид бусаар хуралдсан. За тэр өнгөрсөн баасан гараг ээлжид бус хурлаар бол цэнгүүн гишүүн энэхүү саналыг тавиад өнөөдөр энэ нээлттэй хилцүүлгийг бид бүхэн зохион байгуулж байгаа. За энэ хилцүүлгийг зохион байгуулах хугацаа маш богино байсан боловч энэ хилцүүлэгт маш идэвхтэй оролцсон одоо нийт 30 орчим иргэн та бүхэнд бол маш их баярлснаа илэрхийлье. За мөн одоо төрийн захиргааны байгууллагуудыг төлөөлж бас энэ дахимд хүрэлцэн ирж 6 цагийн туршид бас иргэдийн асуултанд хариулахыг хичээсэн албан агчтай бас талархал дэвшүүлье. За тэгээд энэ нээлттэй хилцүүлгийг зарласан цаг мөчөөс хойш ердөө нэг 24 цагийн дотор над дээр бол одоо ингээд бараг 200 орчим иргэнээс тодорхой саналууд бичгээр ирсэн байгаа. За миний хувьд бол эдгээр саналуудыг бас ингээд тухай бүр нь асуухыг зорж исэн боловч за өнөөдрийн бас цаг хугацааны нөхцөл байдлыг харгалзаад зарим саналуудыг бол би та бүхэнд бичгээр жич явуулж бас тухайн иргэдэд дараа нь уламжлах болно гэдгээ хэлье. За өнөөдөр 6 цаг хилцсэний эцэст ямар сэтгэл төрж ийн вэ гэхлээр үнэхээр иргэдэд одоо иргэдийн мэдэх эрхийг хангах тал дээр нийслэлийн удирдлага маань бас маш дутуу ажиллажээ. Тодорхой мэдээллүүд бас хангалтгүй байлаа. Тэгэхээр магадгүй хэдүүлээ яг энэ хилцүүлгийг дараа нь дахиад хийж бас болноо. Наад зах нь одоо над асуудал үүсгээд байгаа байгаль орчны үнэлгээ, наривчлсан үнэлгээ, тухайн тэр компаниудын төлөөллүүдийг оролцуулаад бүр илүү наривчлсан байдлаар бас ярилцаж болно гэдгийг хэлье. За тэгээд бидний хувьд Улсын хурлд гарсан намын бүлгийн хувьд өнөөдөр яригдсан бүх одоо танилцуулга, презентац, за шаардлагатай байгаа материалуудыг бол одоо холбогдох байгууллагуудаас нэхэж шаардаж аваад тэгээд иргэдэд бас нээлттэй байдлаар захим хуудаснаа тавина гэдгийг бас хэлэх байна. За миний хувьд энэ хурлыг бас 6 цагийн туршид бас удирдах суулаа. За энэ хугацаанд зүгээр хувь хүний хувьд өөртөө төрсэн сэтгэлдлийг бас нэг богинохон цаг хугацаанд хуваалцахыг зөвшөөрнө. Ер нь бол энэ туулын хурдны зам гэдэг энэ төсөл маань Монголын төрийн одоо өнгөрсөн хугацааны бодлогын хамаг одоо харалхан байр байдлыг илтгэж байгаа ийм төсөл, ийм одоо асуудал гэж харж байна. Яагаад вэ гэхлээр за 2013 он танаа намынх нь анх санаачлаа үздэй тэрийг чи хийхэд та нар яагаад ингэж гацаагаад байгаа юм бэ гэдэг агуулгыг бол одоо манай нийслэлийнхэн бол удаа дараалан ярьж байгаа. Гэтэл анх санаачилсан байр байдлаасаа олон дахин өөрчлөгдөөд үн өртөх нь маш олон дахин нэмэгдээд тэр анх далангаар явдаг байсан багантай болоод гих мэтчлэн энэ Ардчилсан намын санаачилсан альва одоо дэвшилтэд санаачлагыг Монгол Ардын намынхан хэрэгжүүлж байгаа нэрийдлэр хэрхэн яаж жонхууруулдгийг бас нэг жишээ байна гэж хэлэх байна. Тэгэхээр цаашдаа бид альва бодлогын залгамж халааг явуулахдаа зөвхөн юм улс төрийн одоо ашиг хонжоо хайх зорилгоор биш, зөвхөн одоо юм одоо аль нэг намын эрх ашигыг хангах зорилгоор биш, ер нь бол энэ төрийнхөө бас бодлогыг барьж явах нь зүйтэй байна. Төрийн бодлого ямар нөхцөлд хэрэгжих ёстой вэ гэхлээр иргэдийнхээ оролцоог тултал нь хангаж, энэ иргэдийн мэдэх эрхийг хангаж, за дээрэс нь одоо энэ мэргэжилтэн судлаач нарын тэр тухай бүр дүгнэлтүүдийг зүгээр юм одоо нэр төдий биш, хууль заасны дагуу тухай бүр одоо гаргаж авсны үндсэн дээр бас төрийн бодлого хэрэгжих ёстой гэж харж байна. За тэгэхээр энэ төслөөс бид нар цаашид одоо юу гэдгийг ямар байдлаар энэ мега гигдээд байгаа төслүүдийг хэрэгжүүлэх ёстой гэдэг их олон зүйл дээр юм сургамж авж ийна гэж бас харж байгаа. Тэгэхээр цаашлаад энэ хилцүүлэг бол өнөөдрөөр бас дуусахгүй гэж бодож байна. Тэгэхээр цаашлаад бол бид нар байгаль орчны үнэлгээ хангалтгүй байгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бас нягтлах болно гэдгээ хэлье. За төгжрөл бууруулах нэрийдлэр 2.3 их найдын хөрөнгө оруулалт хийн гэсэн өнөөдөр бас батлагдсангүй гэж харж байна. Тэгэхээр энэ үнэхээр төгжрөл бууруулж байгаа хэсэгтэр бас дүгнэлтүүд гарах ёстой гэж үзэж байна. За дээрэс нь хууль зөрчсөн бүр илэрхий тохиолдлуудын талаар бас одоо холбогдох төрийн захиргааны байгууллагууд, холбогдох яамдууд бас мэдэгдсэн байна. За энэ үүний араас бас явах ёстой гэж харж байна. Гих мэтчлэн энэ төслийн одоо эрх зүйн үндэслэл, за цаашлаад одоо эдийн засгийн төсөв тооцоо, за мөн одоо дээрэс нь эдийн засагт оруулах үр өгөөжийн талаар бол одоо өнөөдөр бол бид нар хангалттай бас хэлцэж чадсангүй шүү дээ. За энэ дотоодын аж ахуй нэгжүүдийн оролцоо, хэр олон ажлын байр бий болгож байгаа, хэр олон одоо дотоодын худалдаа авалт хийж байгаа гэх мэтчлэн ингээд маш олон санаа зовоосон асуултуудад ердөө ингээд нөгөө өнгөцгөн хандах төдий байдлаар хандж хилцэж чадлаа. Тэгэхээр цаашлаад одоо саяны миний дурдсан асуудлуудаар бол бид бол араас нь явах болно. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн энэ асуудлын араас бас
явж байгаа иргэний нийгмийн байгууллагууд за болон одоо хэвлэл мэдээллийн байгууллагад та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Яагаад вэ гэхэлэр өнгөрсөн хугацаанд улсын хурлд гарсан намын бүлгээс одоо ялангуяа нийслэлээр хэрэгжиж байгаа мега төслүүдийн талаар удаа дараалан шүүмжлэлтэй байр суурьуудыг илэрхийлж исэн боловч бас төдийлөн нийгмийн анхааралд өртөхгүй байсан юм аа. Тэгэхээр та бүхэн маань бол энэ асуудлыг бас нийгмийн анхаарлын төвд авчирч чадсанд бол одоо бидний зүгээс бол маш их талархаж байгаа. За тэгээд сая одоо төгсгөлтний Батөрж ахын хэлсэнтэй Баярмаагийн хэлсэнтэй холбоотойгоор нэг зүйл сэтгэлд одоо хоногсож байгаа нь юу вэ гэхэлэр өнгөрсөн хугацаанд бид 1 км замыг 70 гаруй тэрбум төгрөгөөр тавих гээд байна. Ийм явдал байж болох уу гэдээ дандаа эдийн засгийн агуулгаар нь яриад гисэн. Гэтэл Монгол хүний одоо оршихуй гэдэг шиг тийм ээ энэ хатан туулаа хамгаалах, энэ унтны усаа хамгаалах, энэ түүхэн одоо энэ одоо байгалийн зүй тогтлоо хамгаалах сэтэл бол Монгол түмний хувьд ямар их ойрхон ийм сэтгэлд нь ойрхон байдаг. Үүний төлөө монголчууд бид яаж одоо ингэж хамтарч тэмцэж чаддгийг бас харуулж ийн гэж харж байна. Тэгэхээр энэ бүх одоо юу гэдгийг нийгмийн асуудлын соёлын өвтэй холбоотой асуудал ер нь одоо манай энэ түүхэн оршихуйтай холбоотой асуудлуудыг бас олонний өмнө гаргаж тавьж байгаа та бүхэндээ дахин талархал дэвшүүлье. Баярлалаа.